Улс төрчид гэнт ухаантай болдог өдрүүд эхэлсэн байна. 30 жил ухаангүй тэнэг явсан лойвэрчид бөөгнөрт суугаад бусдыг муулж бурууга зөвтгөж өөрсдийгөө магтдаг цаг иржээ. Тэр дундаа бас монголчуудыг манч муулаад авч байна. Хийсэн гэхээр зөвхөн хотоос гараа явчихдаг улсуудыг энэ биш гэх. Америкч тэгс явдгаас шүү. Гүг хандаа түүнийг л гэж байна. Дээрээс нь бол ерөнхийдөө сонгуульд өгсөн тул улс төр санаатай лойвэрчид идэх борж болж игэл сайдуулах болохгүй бол гишүүн болчих санаатайгаар нэгдэж нийлэн хар хороо цуглуулан тарих угаах ажилдаа оржээ. Эдгээр хүмүүс бол ерөнхийдөө Монгол гэдэг үндэстэн ямархуу тэнэг маанаг хүмүүс болох тухай ярихаар зориг нэгдэн цуглжээ. Ярианы ерөнхий агуулга нь бид нар нэгдэж нийлээд яг Монголыг хөгжүүлэх гэж байтал нэг этгээд орж ирээд гацаагаатаа ижчихсэн. Тэр үнэн Женко Баттулга. Ер нь энэ нөхрөл байгааг бол Монгол улс өсрөнгөө хөгжиж үйлдвэр заваад усан цахилгаастаас төмөрсөн. За ер нь юмтай л болчих байсан юм гин. Тэгэхээр нь чаддгаараа гуглдлээ. Гэтэл харин хэргийн эзэн Хингэргийн тохир Баттулга маань хизээ хойно бүр 2004 онд улсын хуралд орсон байна. За тэгэхээр нь хөгжүүлэх гэж бачигаад бараагүй гэх нөгөө хэдийгээ гуглдлээ. Даагамболд буюу халдсан гамболд буга хаа хол алс тэртээ 90 оноос 2000 он хүртэл бүтэн 10 жил тасралтгүй ардын их хурал, улсын баг хурал, улсын хурал гэсэн бүхэл форматаар төр сонгогдож тэргүүн шадар сайд эдийн засгийн байнгын хорооны дараагаар хүртэл ажиллаж байсан байна. Харамсалтай нь алт дээлрийн хэрэг толбогдож Монгол улсын 4 тонн алтыг өгөө ихэд гар хуруу оролцуулж явсан болж таарад явчихлаа. Одоо тэгээд ардчлаад яриад сууж байна. За баабар Монголын социал демократ намын дараагаар ажиллаж 96-аас 2000 оны парламентод сонгогдсон сангийн сайдаар хүртэл ажиллаж явсан аж. Ард даатгал сэргээн босголт банкны дампуурлууд энэ хүнийг сайд байх үед тохиосон санагдана. Нэгэнтээ ийм бүтэлгүй түүх байгаад бол цааш үзэхээс залхуурлаа. Эрдэнэ Батүл 96-аас 2000 он, 2004-өөс 2008 онд улсын хурлын гишүүний суудалд сууж байжээ. 2008 он гэдэг чинь нөгөө 5 хүний амь насыг хороодог 7 дугаар сарын 1-ний хэрэг дэгдсэн үедээ хүний эрх ардчлал ярьдаг Баатар маань 2008 онд улсын хуралд сонгогдоо оржээ. Тэр үеийн Баатарын амнаас ардчлал хүний эрх гэсэн үг гарсныг би хувьдаа санах гэж оролдоод барсангүй. За тэгээд хотын дараагаар ажилласан 4 жил жагсаал цуглаан тарах, жагсаал цуглааны сургаар талбай руу үзэсгэлэн худалдаа оруулах зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулж байсан хүн. Дараагийнх нь Хятад улсын харьяалалд байдаг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 7 дугаараар Сэлб бодохны Е4 хотод амьдран суудаг их Legend Plus Capital Limited компани захирал Дэрсэр сангаж буй баяр зогт. 1990-92 онд улсын баг хурлын гишүүн, 96-аас 2000 онд улсын хурлын гишүүн, 98 онд Монгол улсын засгийн газрын гишүүн байгаль орчны сайд, 2004-өөс 2016 он хүртэл тасралтгүй 18 жил улсын хурлын гишүүн, засгийн газрын эрх газрын дарга сангийн сайд хүртэл хийж байжээ. Одоо бодоод үзье. Энэ нэвтрүүлэгт муу хэлэгдээд байгаа Женко буюу ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга нь эднийг засгийн эрх авч сайд дарга хийж явахад хаа яваа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй байжээ. Тийм хүн яахлаараа эдний ажил саадуулж улс их орноо хөгжүүлэх төлөвлөгөөг нь нураадаг үлээ. Ийм ярианд хүн үнэмшгүй. Ядаж л он цагийн тооллоо бодоод олцгож чадахгүй хүмүүс нэг дор цуглаж суугаад ардчлаа аварна гэхэд би хувьдаа итгэл үнэмшил төрсөнгүй. Эдгээр уг нь ардчлаа аврал гэх гээд байгаа бололтой юм. Тэгээд яг сайхан ардчлаа аврах гээд байжсэн гээвгэнт найруулагч Батүлцийн хүүтэйгээ нийлж байгаад 37 дугаар тооч гэдэг кино хийгээд хамаг ардчлалыг нь алаад хайчгаж гинэ. Батүлийн яриагаар бол одоо энэ киноны нэр нь их муу яриа нэртэй шүү дээ. 37 дугаар тооцох багтай хад. 37 он руу заагаад зарлал хийлээд байгаа юм. 37 он руу заагаад зарлал хийлээд байгаа юм. 37 онд яг ийм тооч гарч ирээд л хамаг скетүүдийг нь буудаад явчихсан. Одоо болохоор 37 дугаар тоочг нь ардчлалыг минь аллаа хэмээн амралтан ярьцгааж байна. Гэхдээ явж 90 оноос хойш эдний хийх гээд бараагүй бүх ажлыг нь Батүлцийн хүүтэйгээ нийлээд нураачихсан юм шүү. Одоо тэгээ дахиад л гуглдлээ те. Тэгсэн чинь эднийг гişүү сайд майд болоод явж байхад 4 настай нусаа гоожуулсан бацаан байж таарлаа тэр Тамираач нь. Тамираагийн аав Батүлцийн тэр үед 4 настай хүүгээ ээжтэн даатгаж орхиод Нандин Эрдэнэ кинонд дүр бүтээгээд юун усан цахилгаан станц төмөр зам төв ороод мантай явж байсан байх юм. За энд хүрээд цаашаа хэлэх үг олдохоо болчихж байна. Ер нь сэдвийн гүн тэмээгийн нэвтрүүлгийг ойлгосонгүй. Ойлгох аргагүй юм. Гэмт хэрэгтнүүд цуглаад ардчлаа аврыг гэх гээд байгаа юм уу? Аль эсвэл биднийгээ авраараа гэж байгаа юм уу? Ойлгомжгүй. Юутааш тэдний хамгийн их үзэн ядсан хүмүүсийн нэгдүгээр ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга орж байна. Хоёрдугаарт 37 дугаар тоочгийн ялалт лутаа галт шизо болднор орлоо. Яагаад ийм болчихв? 10 гаруй жил улсын хурал засгийн газрыг бодлуулж байсан энэ дөрвөн хүний араас 2004 онд улсын хуралд орж ирсэн Женко ямар гин буруудайг бодоод олсонгүй. Тэр тусмаа улс төр гэж юуж мэдэхгүй 90-ад оны нусгай бацаанууд яахлаараа улс орны хөгжилд гайвалж ардчлал гэж юмнийх нь эвлэршгүй дайсан болчиход байгааг ёстой яагаад ч ойлгосонгүй. Юутаач фантастик продакшны залууш ардчлалын гих тодтолтой өвгчүүлийн номер 1 дайсан болсныг л харлаа. Эдгээр өвгдийн сэдвийн гүнд 37 дугаар тоочиг оршиж эдгээр улс төрийн өгтлүүдийн занал хорслыг төрүүлэх юм гэж хэн саналаа. Зөнөжтэй та хэд шар хатанд дэвтэж байгаад шар хатныхаа ингэрлөгөө морилсон чинь дээр болж хийсэн бүтээсэн юмгүй хийж бүтээсэн хүмүүсийг үзэж
буруудгүй. Зэвэрсэн боолчиг болсон энэ хэдэн лой өрчдийг шар адных нь ингэрлөө явуулчихад нэг ч их буруудахгүй биз. Үсрээд л 37 дугаар тоочийнхныг хараана биз.